Сайн байцгаана уу? Аясгал цэнгүүл хөтөл хөрөнгийн менежмент төсөл хөгжүүлэлтийн компани санаачилсан соёлтой өнгөлөг хот буюу сөөх подкастын маань энэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдв гэх юм бол захиалагчийн хяналт, барилгын чанар, инженерүүдийн ур чадвар гэх одоо маш том цар хүрээтэйгээр өнөөдрийн сэдвийг ярьж өнгөрүүлэх болно. За тэгээд өнөөдрийн зочноо танилцуулъя. Манай зочин бол Lean Work Consulting-ийн үүсгэн байгуулагч, Монголын инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За тэгээд залуу инженеринг менежмент одоо залуу инженерүүдийг илүү сургадаг ийм клубийн үүсгэн байгуулагч Мөнгөн Төр маань ирсэн байгаа. За тэгээд урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн одоо миний эхний асуух асуулт юу вэ гэхээр одоогийн байдлаар манай залуу инженерүүдийн ур чадвар одоо аль түвшинд явж байна. За тэгээд түүнийг одоо яаж одоо хөгжүүлж яах вэ? Танай клубийн талаар илүү одоо ярилцахыг хүсэж байна. За баярлалаа. Урилга өгч боловсрал олох шинжтэй контент гэж үзэж байгаа шүү дээ тийм. Энэ чухал одоо сэдвийн талаар ярих одоо урилгыг ирүүлсэнд баярлалаа. Тэгээд миний хувьд болохоор түрүүний ярьдгаар юм 2 сайн дурын байгууллагт одоо хүчин зүтгэдэг. Тэгэхээр сонголт ажил гэсэн үг. Яг нөгөө тэр хүчин зүтгэж байгаа шалтгаан нь бол одоо энэ өөрийн мэрэгжил, мэрэгжил шаардлагатай байгаа асуудлуудыг шийдэх тал дээр ингээд илүү олон хүнтэй хамтраад нийлээд ингээд зөвхөн шийдья гэдэг үднээс. Тэгээд тэрэн дээр ялцчгүй тулгамж байгаа асуудлуудын нэг нь бол яг Монгол улсад байгаа төгссөн барилгын инженерүүдийн ур чадварын асуудал байгаа. Тэгээд би өөрөө барилгын инженер, тэгээд барилгын инженер байж байгаа төслийн менежер болоод одоо өөрийнхөө зөвлөх үйлчилгээний компаниг ингээд үүсгэн байгуулж явж байгаа. Тэгэхээр яг ингээд харахаар одоо бид нар барилга өнөөдөр ямар нөхцөл байдалд байна гэдэг ингээд гадаа гараад харахаар нэг тийм сайн биш байгаа шүү дээ. Тэгээд яг хоо энэ сэдв маань өөрөө жоохон тийм гонигтай ч гэх юм уу болж таарад байгаа хөвний хувьд тэгээд ийм төвшөнд ирсэн байдал нь нөгөө талдаа миний хувьд юу гэж үздэг вэ гэхээр бас инженерүүдийн хариуцлага оролцооны асуудал энд яригдана байхаа гэж үзээ. Энэ талаас нь бас харж ер нь одоо дараа үеийн инженерүүд энэ өмнөх алдаагаа хэрхэн давтахгүй байх вэ? Манай өмнөх үеүүн дээр алдчих гэдэг тал дээр судалгаа хийгээд гадна дотны туршлагыг судлаа явж байгаа. Тэгээд нөгөө түрүүний асуулт руу ороход бол манай залуу инженерүүд бол ингээд одоо гадаа дотоод ингээд төгсөж байгаа. Бүгдээрээ ирээд Монголд ажиллаж байна. За тэгээд дотоод төгснө гадагшаа явж ажиллаж байна. Миний хувьд болохоор энэ дотоодод ажиллаж байгаа инженерүүдэд ямар ур чадвар дутагдaltaй байна вэ? Ажил олгогч нар юу хүсэж байна вэ? Тэгээд ажил олгогчийн цаана бол нөгөө эцсийн хэрэглэгч маань ард иргэд байдаг шүү дээ. Яг худалдаа авахч мөнгө гаргаад юм авч тэр хүмүүс бас юу хүсэж байна гэдэг тал дээр нь ингээд судалгаа хийгээд сүүлийн 2 жилд явж байна. Тэгэхээр энэ дээр бол ингээд ярахаар ингээд барилгын салбар маань өөрөө ийм нэлийн том бүтэц. Тэгээд инженерүүдийн ур чадвар юунаас болж дутагдваа гэдэг сэдв рүү орохын тулд тэр том бүтцийг ярих хэрэгтэй болно. Яг одоо энэ дутагдж байна гэд хэлгээвэл нэгдүгээрт бол одоо энэ орчин үеийн дижитал шилжилт гэж одоо босод өндөр хөгжингөө орнууд дижитал шилжилтийг хэрхэн хийх вэ? Мэргэжилтнүүдэд хэрхэн бэлтэх вэ? Яаж энэ big data-г бүрдүүлээд хотыг тэр чигт нь удирдах, ашиглаж явах вэ? Яаж энэ одоо digital construction байх вэ гэдэг тал дээр бол бид нар маш хол байгаа. Тэгвэл бидний нөгөө яг өнөөдөр амьдрал дээр яг Монголын ажил олгогч нар инженерүүдийн хооронд одоо ажил олгогч нарын хүсэж байгаа мөртлөө инженерүүдийн яг өгийг гэхээр нөгөө дадлага хийгээд суралцж явах тийм орчин байхгүй. Тэгэхээр тэр ур чадвар нь юу гэхээр нэг харилцааны ур чадвар байгаа. Тэгээд project management-ийн ур чадвар байгаа. Тэгэхээр нөгөө инженер хүн одоо академик боловсрал бакалавр магистрт бол нэлээд сайн судалгаа хийж одоо тийм манай дотоод төгссөн инженерүүд гадагшаагаар яваад ажилласан инженерүүд ярихдаа бид нар бол энэ академик судалгаа тооцооллын хувьд бол төдийлөн тийм зөрүүтэй биш байна. Бидний энэ soft skill гэж ярьдаг энэ хүнтэй харилцах, төслийг явуулах, ажил хэрэгэ бүтээх энэ ур чадвар бас жоохон дутагдaltaй байна гэдгийг бол нэлээд дүн одоо надад хэлжсэн. Тэгэхээр би бол одоо тэр л юм болов гэж бодчих. Манай улс ч одоо ингээд эрсдэс ор амьсгалтай шүү дээ. Тэгэхээр бусад одоо улсын инженерүүдээс харьцуулах юм бол скил бол нэг тийм дутуу биш байна гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр нөгөө дөрвөн удиралтай хүүтэн ингээд бид нар чи яг нэм хэдхэн сарын хугацаанд л одоо барилгаас нэр газ бөмбөгдөөл ингээд барил ашиглалтанд оруулдаг талаасаа гэх юм бол баг чадвар нь баг илүү байх боломжтой байгаа дээ шүү дээ тий. Тийм одоо яг техникийн талдаа гэх юм одоо тийм. Гэхдээ яг нэг улс орны тэр инженерчл нарийн одоо шинжилгээ ухааны дэд салбар болчиход байна шүү дээ. Тэгэхээр тухайн улс нь тэр шинжилгээ ухааны салбартаа хэр зэрэг хөрөнгө оруулдаг юм бэ?
гэдгээс маш их юм шалтгаалаад байгаа юм шиг л. Тэгээ ялангуяа ингээд цаашаа ухаад бодоод үзэр нөө цэргийн салбар руугаа эхэлж одоо хөрөнгө оруулаад одоо цэргийн барилга байгууламж, инженерчлэл, тооцоолол, програм хангамж дадлага хийж ин тэ баг тий. Програм хангамжаа туршаад цэрэг дээр ингээд ерөнхийдөө болоод ирэнгүүт хоцрогдоод ирэх үед нь одоо иргэний барилга байгууламжлоо нэвтрүүлэх жишээ нэ. Тэгэхээр яг нэг тим ерөн ингээд зүй тогтолыг ажиглаад үзвэл яг тим зүй тогтол гараад ирээд байгаа. Ерөөсөл шинжилгээ ухаан руугаа хөрөнгө оруулах. Тэгээд шинжилгээ ухаан руу мэдээж хөрөнгө оруулж байгаа юм чинь хүмүүс нь сайн ном, сайн судалгаа, сайн барилга байгууламж, сайн одоо тий лаборатори дээр ажиллаж байгаа боловсон хүчин бол төгсөд одоо гарахад маш сайн бэлтгэгдээд гаргах нь бол ойлгомжтой. Тэгэхээр нөгөө юу нас болсон бэ гэдэг лүү орчлоо. Миний хувьд бол яг судалгаа хийж байгаа хүний хувьд яг тэгж харагдаад байгаа. Ягаад гэвэл би нөгөө учиргүй ингээл хүмүүсийг ингээд бүггэлт нь ингээл одоо тий яах гэдэг хувьсгал хийх гэдэг байгаа биш зүгээр яг залуу мэрэгчлэлтний надад тулгарч байгаа өөрийн асуудал байсан анх. Тэгээд ингээд судлаад ирэхээр илүү олон хүнд ингээд энэ хамааралтай байна гэдэг. Тэгээд энэ инженер менежмент клуб гэдэг клубыг хамтран үүсгэн байгуулад явж байгаа гэсэн. Бас мундаг л ажил хийж байгаа юм байна гэж би ер нь бол ажилласан. Тийм тэгээд танаа подкастыг за тэгээд илүү одоо нэг цугларалтын чинь нөгөө мэдээллийг бас ингээд танаа клубыг фэйсбүүкээр дагдаг учраас тийм мэдээллийг бас тодорхой хэмжээнд бол авдаг байсан. Танаа инженерүүд клуб ер нь хичнээн гишүүнтэй байдаг вэ? Би энийг яагаад асуусан бэ гэхээр барилгын салбарт инженерүүдийн хомсдол айгүй их байдаг штеп. Тийм тэгэхээр нөгөө ийм инженер залуу инженерүүдийг шат дараатаагаар бэлдээд хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэх энэ ажилд одоо жишээ нь танах хувь нэмрээ оруулах ажиллаж одоо болдог уу гэж асуумаар санагдаад. Окей. Одоо яг энэ нэг ийм системийн шин чанартай ингээд зохицуулт хийхийг бол нөгөө манайх тэр инженер менежмент клуб манай өөрөө их залуу клуб 2 жил болж байгаа. Тэгэхээр одоогийн одоо тогтмол уулзалтанд дундаж тогтмол зохиогддог уулзалтанд дунджаар ирж байгаа хүмүүсийн тоо бол нэг 20-30 байна. Би энийг нөгөө Монголын барилгын инженерүүдийн холбоо гэдээ бас миний удирдах зүйлд нь сонгогдоод үүрэг хариуцлага хүлээгээд ажиллаж байгаа тэр байгууллагын хийх ажил гэж ерөнхийдөө бодож байгаа. Тэгэхээр ерөн системийн шин чанартай зохицуултыг бол тэр байгууллага дээр хийн. Тэгээд тэр байгууллагын зүгээс бол миний одоо хамтран зүтгэгч нар маань маш их одоо санал санаачлага гаргаад энэ тал дээр бас нөгөө ажил олгогч нарыг яг юу хүсээд ийн тэрэнд нь яаж нийцүүлэх вэ гэдэг тал дээр яг дүрм журмын төвшөнд стандартын төвшөнд бол одоо зохицуулт гарах тэрэн дээр хувь нэмрээ оруулж байгаа. Манай клуб бол бид нар инженерүүд гэхэд харахаараа бас нэлээд одоо инженер гэхэр л нэг хүнийг төсөөлдөг те. Гэтэл инженерүүд маань дотроо ингээд бас туршлагаасаа болоод нарийн мэрэгчж байгаа байдлаасаа болоод ингээд ангилалтай, зэрэглэлтэй те. Нэг одоо ур чадвар дээр одоо жишээлбэл чанарын хяналтыг барилгын талбай дээр тавих гэдэг ур чадвар дээр бол хүн бол тэрийг зүгээр одоо ийм чанарын хяналт гэж нэг юм байдгийг гэж ойлгож болно. Эсвэл тэрийгээ бүр одоо хэрэгжүүлдэг хүн байж болно те. Ингэж энэ чи хийдэг юм а гэдэг. Нөгөө талдаа чанарын хяналтыг бусдад заадаг те. Бусдыг сургадаг, бусдыг удирдаад ингээд төслийг аваад явдаг гэдэг. Ийм инженер хүн бол дотроо ийм олон янзын ур чадварыг эзэмсэн төвшөнтэй байдаг. Тэгэхээр яг энэ тал дээр бид нар инженер менежмент клуб тэр дундаж нэг тийм хэрэглээний төвшөнтэй тодорхой төслийн менежментийн талаар ч юм уу гэдэг юм хэрэглээний төвшний мэдлэгтэй тэр хүмүүсийг одоо өөрсдийн ингээд түрүүний ярьсан бид дадлагынхаа орчин байдгаа ингээд зөвлөн ур чадвар гэж яриад байгаа. Тэгээ зөвлөн ур чадвар хүмүүс сайжруулах гэхээр одоо ном уншаад ямар сайжралтай шүү дээ. Ном уншихаар чи зүгээр за ингээд юм гэж мэдээл авна. Тэгэхээр яг хэрэгэлдэг бүр хүнийг ингээд хүн заадаг хүмүүсийг байлдан дагуулдаг хэмжээний одоо төслийг удирдна гэдэг маань хүмүүс нөлөөлөх тухай асуудал шүү дээ тийм. Одоо манай захиалагч одоо тэр хүмүүстэй ингээд арга ивэ болоод ажлыг бүтээх хэмжээнд очихын тулд хүн ингээд дадлага хийх хэрэгтэй байна л да. Тэгэхээр тэр дадлага хийх орчин нь бол инженер менежмент клуб дээр байна. Тэгэхээр миний нөгөө хэлэх гээд байгаа санаа нь инженер менежмент клуб нь илүү нөгөө яг өөрийгөө тэгж дараагийн төвшөнд одоо шахаж байгаа карьер төлөвлөлттэй тий бас ирээдүйд улс орондоо хувь нэмрээ даацтай оруулах цөөхөн хүний нэг болох тэр хүмүүсийг цуглуулад дадлага хийх орчныг бүрдүүлж өгч байгаа. Гэхдээ одоо яг очиод үзвэл бид нар ингээд зүгээр одоо айгүй энгийн. Тэгээд хамгийн гол нь нэг хүн ингээд дадлагыг нэг алдаа гаргаж ийж нэг би энэ дээрээ болохгүй юм гэж мэддэг шүү дээ тийм. Тэгэхээр тэр алдаа гаргах тал дээр нь одоо ажиллаж өгөөд за ажил дээрээ бол бити ингэрээ гэж зөвлөмж хоорондоо туршлах солилцол өгдөг. Зөв. Яг нэг юм community байх юмнууд хэрэгцээтэй байдаг л да. Тэр дундаа бүр залуучуудад бол та айлангуяа тий. Дараагийн нэг асуулт. Одоо манай сэдв өөрөө захиалагчийн хяналтын тухай тий. Захиалагчийн хяналтыг одоо би яагаад
хувьдаа чухал зүйл байд юм бэ гэдгийг одоо өөр дээрээ мэдэрсэн бэ гэхээр үйл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчлэгээ манайх үзүүлж байгаа тийм. Тухайлбал одоо facility management, байгууламжийн менежмент гэж байгаа. Бид нар барилга байгууламжийг хүлээж авдаг. Хүлээж аваад одоо урт хугацаанд тэр чинь үр өгөөжтэй, ашигтай одоо тий нөгөө худалдаад авсан хүнийхээ 5 дахыг хангасан үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр яг энэ үйл ажиллагааг бид нар хийж явах явцад захиалагчийн хяналт нь алдагдсан төслүүд одоо магадгүй ерөөсөө баг би тэгж ойлгоод байгаа. Одоо өөрөөс чи асууя те захиалагчийн хяналтыг ер нь баг хийдэггүй байгаа. Тэгээд энэ бол мэдээж хуулиндаа бол байгаа те. Төсөв төртгийнхаа 2% нь захиалагчийн хяналтыг одоо заавал хийсэн байх ёстой гэдэг. Тийм тэгсэн хэрнээ одоо бодит амьдрал дээр захиалагчийн хяналт бол төдийлөн байхгүй. Юу вэ гэхээр уянгаа өөрөө зураг зардаг, уянгаа өөрөө барилгаа барьдаг, уянгаа өөрийгөө хяндаг, өөрөө хүлээж авдаг. Нэг ийм систем яваад байгаа байхгүй. Тэгэхээр захиалагчийн хяналт хөндлөнгөөс хийгдснээрээ ашиглалтанд одоо хүлээж авч байгаа одоо бидний ажилд маш төхөмтэй байх юм байна. Захиалагчийн хяналтыг гүйцэтгэхэд одоо ямар асуудал бэрхшээл байдаг. Тэгээд ер нь захиалагчийн хяналт байх ёстой үстэй гэдгийг би одоо батламаар байгаа байхгүй өөртөө чи ярьж те. Үгүй. Тэгэхээр яг хуу би бол одоо бас залуу инженертэй орно шүү дээ. Хэдийгээр нэг 10 гаруй жил ажилласан ч гэсэн ер нь туршлага хуримтлуулаад явж байгаа залуу инженер. Гэхдээ залуу инженерийн хувьд бол бас захиалагчийн хяналтаар 2-3 төсөл төр одоо бүр ажиллаж исэн. Тэгэхээр энэ тал дээр бас тодорхой юутай байна. Одоо өөрийн дүгнэлттэй байна. Тэгээ яг хуу энийг ярихын тулд одоо захиалагчийн хяналт хийгдэхгүй байна гэвэл одоо тий яг юутай холбоотой юм бэ? Одоо мэрэгжлийн хүний хувьд би яг ингээд энэ тал дээр ингээд гоё ингээд ярьчмаар санагдаад энэ тэгэхгүй нөгөө нэг ганцхан захиалагчийн хяналт болохгүй байна гэвэл тэгэл тэр тэгтэл цаана ингээд өчнөө асуудал нийлж жагаад тэр нэг юм би болж байгаа. Тэгэхээр төсөв мөнгө одоо юу ч гэдэг хүлэм орно. Би нэг салбараа нэг эхлээд нэг гоё одоо тайлбарлая гэх юм одоо тий одоо барилгын салбар гэдэг маань өөрөө ингээд одоо хариуцсан бодлого хариуцсан яамтай байгаа. Бодлого хариуцсан яам гэхээр одоо барилгууд байгуулалтын яам байсан. Одоо нэр нь өөрчлөгдөж орон сууцлалт барилгууд байгуулалтын яам болчихоо. Тийм байгаа. Тэгэхээр тэр яам нь ерөнхийдөө энэ салбарын одоо дээвэр гэх юм уу та тийм ерөн бүгдийг ингэж зохицуулж асуудал гаруул шийдвэрлэж явах шаардлагатай. Тэгээд мэдээж дээвэр байгаа юм чинь суурь байх хэвээр. Суурь нь юу гэхээр нэг ихтэй сургуулиуд, коллежууд, за тэгээд төрийн бус байгууллагууд, мэрэгжлийн холбоод одоо миний тэр 2 сайн дурын оролцоод байгаа маань тэр мэрэгжлийн холбоотой амарч байгаа. За тэгээд суурь дээвэр байлаа гэхэд багнууд байгаа. Тэгэхээр баг нь юу гэхээр одоо түрүүний ярьсан захиалагч. Тэгээд ер нь захиалагч гэдэг маань төслөөс төслийн хооронд ингээд ашиглалтанд оруулаа явдаг. Захиалагчтай хамтарч ажиллах туслан гүйцэтгэгч хангана зураг төсөл зохиогч гэдэг ийм төсөл суурилсан байгууллагууд байна. Нөгөө талдаа ханган нийлүүлэлтийн сүлжээ буюу одоо бараа бүтээгдэхүүнээр тэр төслийг хангадаг байгууллагууд. Тэгэд одоо нөгөө үйл хөдлөх хөрөнгийн чиглэлийн байгууллагууд бас 3 дахь багнууд. Тэгэхээр захиалагчийн хяналт яг юунаас болоо гингүүд тэр хамгийн нөгөө бодлого зохицуулттайгаа холбогдно те. Манай барилгын тухай хууль ямар байна вэ гэхээр жоохон хоцрогдсон байгаа. Тэгээд гэтэл нөгөө зах зээлийн зарчмаар бид нар маш урдтай бүтээн байгуулалтуудыг хийж байна. Тэрнээсээ шалтгаалаад тэр төсөв мөнгөний асуудал яригдж байгаа. Хурдан хугацаанд шахаж хийхин тулд те. Тэгэхээр нөгөө захиалагчийн хяналт яг талбай дээр одоо нийтлэг нэг биш одоо нэлээд олон газар одоо давтагддаг тэр захиалагчийн хяналттай холбоотой асуудал гэвэл за нэгдүгürt улсын төсвөөр барьж байгаа бол захиалагчийн хяналтыг хийж амжидгүй нөгөө бүтцэн дийлдэггүй. Тэгэхээр нэг одоо уул нь бол захиалагчийн хяналт гэдэг чинь ингээд нэг тоншиж байгаа юм шиг ингээд байж байгаа л нэг 3-4 сар болоод нэг хурж ирж чалгал ингээд явахыг хэлдэг юм байна л да. Одоо хяналт одоо сайжруулалт гэдэг маань энэ бол нөгөө тогтмол тийм хол биш ядаж илүү ойр тийм байдлаар улсын их төр бол юм. Хувийн секторууд дээр болохоор томоохон байгууллагууд илүү нөгөө хөрөнгө санхүүтэй тэр байгууллагууд маань юу гэж нэг гэхээр олон туслан гүйцэтгэгчийг удирдах авч явахын тулд өөр дээрээ тийм инженерингийн баг бүрдүүлээд инженерингийн багаараа ерөнхий гүйцэтгэгчийн ажлыг шууд хийлгүүлчихэж байгаа. Тэгэхээр уул нь бол барилгын тухай хууль дээр ерөнхий гүйцэтгэгч гэж нэг байгууллага тустай тэгээд ашиг сонирхол тустай тийм ерөнхий гүйцэтгэгч гэдэг бол өөрөө тийм мэрэгжлийн үнэт зүйлтэй технологиг маш сайн мэддэг мэрэгсэн экспертүүдээс бүрдсэн олон жилийн дадлаг туршлагатай тийм байгууллага бол барилгыг ерөнхий гүйцэтгэгч хийж барьдаг ер нь туршлага дээр ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ хийсэн байгууллага болгон ерөнхий гүйцэтгэгч байж чаддгүй нөгөө талдаа өөрөөр хэлбэл одоо энэ барилгын ерөнхий гүйцэтгэгч нь тэргээ тэлчээр ерөнхий гүйцэтгэгч болтгоо ягаад гэвэл тэр цаана нь тэр ажлаа хийж чадахгүй гэдэг нь маш их чухал байдаг. Тэгэхээр нэг дэх асуудал нь бол
ихэнх одоо захиалагч нар ерөнхий гүйцэтгэгчийн ажлыг өөрөө хийх гээд тэрнээсээ болоод нөгөө технологийн тал дээр ингээд олон жил туршлага хоримтлуулаад нэг баг болцсон. Тэгээд тийм туршлагатай тийм том хөрөнгө санхүү те хөрөнгө оруулалт татах асуудал дээр санаа зовхгүй ажлаа талбай дээр хийж явах хэвээр хүмүүсийн ажлыг давхар авч игээд өөр дээрээ маш их ачаал аваад байна. Тэгээ өөр дээрээ ачаал авахаар түрүүний ярьдаг нөө бүтцэн дийлэхгүйгээд яг төрийн системтэй адилхан болчихж байгаа байхгүй те бүх юмыг өөрсдөө хийх гээд гэтэл одоо мэрэгжлийн хүмүүс цаана бэлтгэгдээд байгаад байдаг. Тэгээд тэрнээсээ болоод өнөөдөр бол Монголд ингээд маш сайн ерөнхий гүйцэтгэгч компаниуд өөрсдөө буцаад захиалагч болоод тэгээ явж гин гэсэн. Тийм. Яг нэг талаасаа манай улс чинь бас юм хөгжиж байгаа улс тий. Тэгэхээр ингээд альва асуудлыг нэг юм буруутгах гэсэн өнцгөөсөө илүү одоо нэг юм нийцэж бид нар ингээд шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тэр тал руу илүү ажиглагддаг л да. Одоо жишээ нь Японы хөрөнгө оруулалттай үйл хөдлөх хөрөнгөний компанид одоо ажиллаж исэн би. Тэгэхэд бид нар японочдын захиалгаар баг бүрдүүлээд захиалагчийн хяналтыг гүйцэтгэж исэн байхгүй. Тийм тэгж явах явцдаа одоо жишээ нь бид нар далд монтажнда одоо юу захиалагчийн хяналтаараа зөрчил илрүүлж исэн гэсэн үг байхгүй. Сард одоо хэдэмдээ нэг 2-3 удаа л очдог гэсэн баг. Тэгээ яг нэгэнт бид нэр хүлээж авах учраас бид нар захиалагч тэгэхээр бид нар ингээ хяналтаа тавьж байна гэд тэ. Тэгэхэд зөрчил илрүүлж исэн. Тийм. Тэгэхээр ингээд яг ийм захиалагчийн хяналт одоо магадгүй бид нар төсөв мөнгөө одоо химнээд те би өөрөө хяны одоо нэг инженер тавьчий те тэгээд ингээд хянаад явснараа магадгүй нөгөө тэр цаана нь одоо нөгөө одоо даатгалсан ажил хүлээж авсан тэр хүн маань хэр ихтгэлтэй байх вэ гэдэг дээр л бид нэр дэмжигнэж байгаа байхгүй те тэнгүүд одоо манайхан чинь бас тэгэл ер нь яг мухаа л та гэхдээ ингээд үнэн штэ бас нэг талаараа нөгөө ингээд юм дундаа ороод те чимээг өнгөрөөгөөл ингэж ингээл те тэнгүүд магадгүй бид нар захиалагчийн хяналт байхгүй байсан бол тэр зөрчрийг илрүүлээд акт тавихгүй байх байсан. Болж таарж байгаа байхгүй юу? Тийм. Захиалагчийн хяналт гэдэг зүйл өөрөө одоо чухал юм байна гэдэг зүйлийг би одоо өөр дээрээ бас мэдэрсэн болохоор энэ айгу тийм яг одоо ингээд бид нар ингээд явж ээж болно. Тэ гэхдээ ингээд хөгжил гэдэг зүйл чинь барилгын чанар эцсийн хэрэглэгч нь өөрөө 5 дахь үн цэнтэй үйл хөдлөх хөрөнгөчүүдөө маш их үнэтэй болж штэ тий бараг 500 сая хэдэн тэр бумын үйл хөдлөх хөрөнгүүд байна. Тэгэхэд ямар ч захиалагчийн хяналтгүйгээр баригдаад байна гэдэг чинь өөрөө одоо тухайн хүн яг юу авж байгаагаа мэдэхгүй л гэсэн санаа штэ тий. Тийм яг уу. Бас миний бодлоор захиалагчийн хяналтыг ингээд одоо хийхэд тодорхой хэмжээнд хийж байгаа байгууллагууд байгаа. Бүр өстой аягүй сайн хийж байгаа байгууллагууд бас байгаа штэ тий. Нөгөө талдаа нөө туршлагагүй захиалагч нар л одоо энэ захиалагчийн хяналт байх хэрэгтэй байна гэдэг юмнаас одоо мэдхгүй улмаас өнгөрөөд ах шиг байгаа. Хяналтаа тавьж чадахгүй. Тэгэхээр туршлагагүй захиалагч гэдэг маань анх удаа барилгын салбарт орж ирээд нэг газартай тэрэн дээрээ нэг барилга бариад зарах гэж байгаа юм уу эсвэл одоо офис бариад дотор нь суух гэж байгаа юм тийм захиалагч байна те. Тэгээд тэр захиалагч болохоор өмнө нь тийм барилга бариад ямар нэгэн байдлаар асуудалд орж байгаагүй учраас сүүлд нь энэ ямар асуудал гардыг юм бэ гэдгийг өөр дээрээ одоо мэдрээгүй. Тэгээд тэрнээсээ болоод тэр те одоо захиалагчийн хяналтаа жоохон сул хийх тал бол байдаг байхаа гэж бодож байна. Гэхдээ нөгөө хуулийн дагуу бол барилгыг ашиглалтанд төлөөлөж өгөхдөө захиалагчийн хяналтын одоо инженер одоо яг инженерийн одоо зэрэг дэвтэй хүн гарын үсэг зураад гүйцэтгэгчийн бас хүн усын комисд авж байгаа хүн гих зэргийн зураг төсөл зохиогч гих зэргийн хүмүүс гарын үсгээ зураад барилгыг үе шат бүр дээр нь ингээд чанарын баталгаажуулсан хэсгийг шалгаад уул нь бол өгөөд явж байгаа. Цаасаа бид нар бол аягүй сайн бэлддэг шүү дээ. Цаасан дээр тийм байна. Тий одоо тэр би өөрөө ч гэсэн яг юм захиалагчийн хяналт дээр яг хоо тийм оролцоогүй л те. Яг тэр нөгөө японочдын барилга дээр л ажилласнаас ч өөр нэг туршлага бол байхгүй л те. Тэгээд яг хоо би нэг улсын комист хүлээж авч ийсэн. Одоо жишээ нь нэг барилгуудыг тэгэнгүүт нөгөө нэг юм хүртээмжийн асуудал те. Тэгэл хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэг ч гэдэм үү. Тийм тэгэл яг л нэг юм улсын комист зориулсан зүйлийг бол бид нар аягүй сайн хийдэг. Тийм. Одоо жишээ нь англин ялгадаг хог байх хэвээр гэл те. Тэнгүүд нөгөө анханасаа тэр зурган дээрээ үнэхээр хогийн савнд байгаагүй. Тэнгүүд бид нар тэр хогийн цэгийг одоо нэг байшин жижигхэн газар дээр л гэсэн үг шүү дээ. Тэр байшингийнхаа нэг бөөрөнд аваачаал нэг ангилдаг хогийн сав шууд ёс олгож худалдаж аваад тавьдаг те. Ёс олгоод хүүхдийн тоглоомын талбай гэл судалдаж авч тавиал. За магадгүй нөгөө нэг налуу зам чинь одоо ингээд яг төвшин мөвшин таарж байгаа хэсэг нь өөрөөсөө бүр
юу аахгүй тий. Тэгэл би чинь хүлээл гэж өгчж байсан, авчиж байсан баггүй. Тэгэхээр ингээд ийм 10-ад жил одоо энэ барилгын салбарт ингээ ажиллаа. Тэгээ би өнөөдөр бас энэ подкастыг хийж байгаа санаа зорилго нь юу вэ гэхээр одоо өөрчлөгдөе л тоо тий. Одоо хүртээмжийн асуудлыг үнэхээр тавья л та. Тэнгүүд захиалагчийн хяналт нь магадгүй мэрэгжлийн сайн байсан болвол тий. Би яг хаа тухайн үед одоо өөрийгөө өмөрч хэлэхэд би залуухан байсан тий. Тэгээ би тэгээд ингээд үнэхээр тэр норм сайн мэдгүйгээр л бараг ингээ хүлээж аваад хүлээлгэл өгчээсэн л байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол ингээд ийм сэтгэл байхгүй бол бүр ингээд болж өгөхгүй байгаа байхгүй. Тэг үнэхээр тэр налуу шатыг чинь хүн ашиглаж чадахгүй юм байна штэ гэж бодохоор тий би өөрөө ч гимтэж байсан тий тэнгүүд би өөрөө ч одоо 80 нас хүрнэ тий гэдэг ингээд өчнөө олон хүмүүс хэрэг болно гэдэг талаас нь захиалагчийн хяналт энэ дээр маш нөлөөтэй юм байна гэж би хараад байгаа. Тийм тэгэхээр энэ подкастын яг энэ сэдв болол энэ дээр аягүй чухал зүйлээ гэж би бодож. Үгүй тийм. Ер нь захиалагч гэдэг чинь өөрөө нөгөө эцсийн хэрэглэгчд ийм өмнөөс тэр барилгыг бариулаад хүлээж авч байгаа юм шүү дээ тий. Тэр нэг хүн гоё гээ тий. Хүн өөрөө яг юу хүсэж байгаагаа нэгдүгürt нөгөө барилгын төсөл эхэлж байхад төдийлөн сайн мэдтгүү. Тэгээд зураг төсөл дээр яг тэр нь тодорч гарч ирдэг тий. Одоо концепт яваад ингээ ерөнхий нөгөө бизнес төлөвлөгөө яваад тий ингээд тэзүүм хийгдээд нэг схем гараад ирнэ. Схем дээр нь үндэслээд ингээд айгуу гоё рендер хийгээд ирэхээр хүн бол ингээд ерөнхийдөө гэхдээ зарим захиалагч нар бол одоо зураг төслөө нэг өөр хийлгчээд одоо ухсраад явахаараа дээр нь шал өөр барилга барьсан ч байх шиг. Тийм асуудлууд гарч байгаа. Тэгэхээр нөгөө уул нь бол түрүүний ярьдгаар нөгөө бичиг цаас ингээ хуйлаа ингээд ярил бид нарт сэтгэл гаргаад тэрвээ ингээд хууль нь болохгүй байна гэж шүмжлэхгүйгээр зүгээр сэтгэл гаргаад биелүүлэхийг хичээгээд сайн ажиллахыг хичээвэл яг зөв талаас нь хуйлаа тий эрэг талаас нь уншаад явбал тэрийг ингээд айгүй гоё байшин барилга хүлээлгэж өгөх боломжтой л байгаа харагдаад байгаа л да. Нэгэнт мөнгөө бол зарцуулж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ яг хоо зарим нэг удаагийн шин чанартай мөнгө зарцуулж байгаа хүмүүс байна тий. Мөнгө оллоо, зарлаа тэгээд дахиж байшин барихгүй байвал бас жоохон хэцүү. Тэгээ яг энэ үед л нөгөө барилгын хууль, хөндлөнгийн хяналтууд, дээрээс нь юунууд норм стандартууд байдаг. Тэгэхээр ер нь одоо норм стандарт гэдэг энэ бас юм бид нар дагаж мөрдөх талаар хамгийн гол нь байгаа боловч нөгөө биелүүлдэг. Тэгэхээр яаж биелүүлэх юм бэ гэдэг талаар бас нэг тийм одоо хөшүүрэг хэрэгтэй. Хөшүүрэг дээрээс нь одоо юу суртал ухуулгач гэдэг юм аа те. Сонгуулийн сурталчилгаа шиг одоо хүний тархинд баг мэдээлэл чихэд оруулчихж байгаа шүү дээ те. Тэгэж одоо мэрэгжилтнүүдэд тэгээд шинээр орж ирж байгаа тэр туршлагагүй захиалагч нарт алдаатай барилга гаргасан ч гэсэн тэр чигээр яваад байгаа хүмүүсттэй тэгэж одоо ухамсарлуулах ёстой юм шиг санагддаг шүү дээ. Тийм. Одоо бидний бас энэ ярилцлага тийм энэ подкастын маань бас зорилго тийм байгаа. Үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа хүн, хувь хүн ингээд ийм мэдлэг мэдээлэлтэй байж ч тухайн хөрөнгөө худалдаж авдаг тийм байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Одоо тэр 500 сая, одоо 200 сая, 300 сая төгрөгийн үйл хөдлөх хөрөнгө худалдаж авч байгаа хүн одоо за бүр одоо алсын ирээдүйдээ захиалагчийн хяналт нь хийгдсэн эсэгтэр тий ингээд зүгээр асуудаг тий магадгүй тэрийг ингээд захиалгын гэрээ ч юм уу тий худалдаа авах гэрэн дээр хүртэл одоо зөвхөн төлбөр төлөлтийн холбоотой биш тий юу худалдаж авч байгаа ямар материалаар хийсэн шалын дээвэр нь хэдэн жилийн баталгаатай лифтэн тим брендийн одоо хэдэн жилийн баталгаатай ийм одоо хүчин чадалтай аж гэдэг юм уу тий бүр нарийн одоо зүйлсийг одоо яг дэлгүүр ороод бид нэр хүнсээ сонгож авдаг. Тийм үү? Энд чинь анхан шатны хэрэгцээ. Үйл хөдлөх хөрөнгө чинь бид нар байнга худалдаж авахгүй. Тэгэхээр яг энэ мэдлэг мэдээлэлтэй байгаад худалдаж авах дээр өөртөө тэр дараа нь ингээд те нөө барилгын компанидаа гомдоол идэг штэ те. Ста нэрээ надад ингэнэ гэж хэлчихэд ингээгүй гээл ингээд гомдол нь ингээд дуусахгүй байснаас тийм яг ингээд барилгын компаниг ч гэсэн гоё ингээд шахахтаа өөрөө бас тодорхой хэмжээний анхан шатны мэдлэгтэй байдаг байгаасаа гэсэн үгнээс энэ подкастыг хийж байгаа. За захиалагчийн хяналтын хувьд бол юм байна. Олон улсын туршлагаас одоо яг би ингээд өөрөө илүү нөгөө менежмент талаасаа л дандаа ингэж туршлага бас хуваалцдаг л да. Тийм Япончуудын илүү туршлага байдаг тий. Одоо энэ хөрөнгийн менежментийн энэ үйл ажиллагааг одоо яг манайхан бол сууц өмчлөгчдийн холбоо гэдэг төрийн бас байгууллага гэдэг одоо нэг гишүүдтэй үйлчилдэг төрийн бас байгууллага гэж явдаг тий. Манай Монгол улсад яг ганцхан манай улсад л энэ ажил болохгүй байгаа биш. Ер нь бол яг
ингээд яг хөгжиж байгаа улс орнуудад бол ийм дийлэнх нь байдаг юм байл л дээ. Тэгээд би энэ нөгөө инженерийн ур чадвар гэдэг түрүү ингээд ийм төрөлжих ёстой гэдэг талаас нь би асуумаар байгаа. Юу вэ гэхээр одоо манай компани санаачдгаар үйл хөдлөх хөрөнгийн академи, барилга архитектурын сургуультай хамтраад бид нэр хөрөнгийн менежер бэлтгэх одоо анхны сертификат сургалтыг 24 цагийн сургалт бид нар зохион байгуулад хөрөнгийн менежерүүдийг бэлддэг ажлыг зохион байгуулад нэг жил гарсан болж байгаа юм. Тэгээ нэг 100-аад хөрөнгийн менежерүүд бэлдсэн л дээ. Тэгэхээр одоо манай дээр жишээ нь ямар одоо яг инженер талаасаа гэх юм бол ямар ур чадвартай хүн хэрэгцээтэй байдаг вэ гэхээр ашиглалтын инженер. Тий, ашиглалтын инженер гэж хүн олоход айгүй хэцүү байдаг. Ямар хүмүүс одоо бид нартай бас жоохон тэнцдэг вэ гэхээр илүү сан тал руугаа мэдлэгтэй хүн. Ус алдуулахгүй л байх хэрэгтэй, тий? Тэнгүүд сангийн инженер маань цахилгаанаа мэддэг. Барилгаа мэддэг. Тий, тэнгүүд нөгөө хоёлаа нэг сөөх гэж төсөөлье л та. Сөөх болгон энэ олон скилийн ур чадвартай инженерүүдийг авч дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр ашиглалтын инженер гэдэг ийм орон тооны одоо мэрэгжил байвал ер нь хэр зохимжтой байдаг вэ? Ер нь одоо түрүүний нэг олон улсын туршлага тэгээд ингээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр яг би нөгөө яг өөрөө л нэг айтайхан нэг салбартаа бас карьер одоо төлөвлөлт хийчихгээл ингээ судлаад байгаа. Тэгээд тэр маань илүү олон хүнийг хамарсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр бидний судалгаан дээр юу гэж гарч байгаа гэхээр ер нь инженер гэдэг нэг суур мэрэгжил байна. Тэгээд тэр суур мэрэгжил өөрөө одоо карьер төлөвлөлт карьерийн төвшөнд ингээд хэд хэд салаа явж болох юм байна. Тэгэхээр түрүүний ярьдаг ашиглалт гэдэг бол одоо нэг салбар нь. Тэгэхээр ашиглалтаар одоо би карьер хөөё гэж бодож байгаа тэр инженерүүд бол ашиглалтын инженер яг юу мэдчих хэвээр юм бэ гэдэг тэр ур чадвараа өөр дээрээ нэмж суулгаад явах нь бол оновчтой юм байна гэдэг. Түрүүний ярьдаг нэг хас тэр одоо ЦПО-гийн инженерүүд байлаа гэхэд тэр хүмүүс ч бас одоо ашиглалтын инженерийг хийхэд тодорхой нэмэлт ур чадрууд хэрэгтэй л болж байгаа хэрэгтэй. Тэгэхээр яг ийм оронтой ер нь бол байх нь бол ойлгомжтой. Одоо бид нар ингээд одоо хүртэл барилга бариад л байгаа те нийлүүлээл байгаа. Тэгээд зарим их сурвалж дээр жилд 18,000 айлын орон сууц, зарим их сурвалж дээр 20-30,000 айлын орон сууц гэд тэгсэн байлээ. Тэгэхээр бид нарт бол ойрын нэг 10 жилдээ ингээл маш их бүтээн байгуулалтууд амьдрах тийм нөхцөл үүсэж байгаа. Айгүй олон одоо дагуул хотод хүртэл одоо бий болж шүү дээ. Тэгэхээр бид нар бол бариалын. Гэхдээ яг ингээд бүтээн байгуулалт дуусаад одоо ер нь эхнээсээ танаа байгууллага энэ төр бол ингээд ажиглаа тий. Бүтээн байгуулалтууд ингээд эрчимжээд тодорхой талбайг хамраад дуусчаар тэн дээр ингээд ашиглалтын асуудлууд гарч эхэлдэг юм байна. Тэгэхээр мэдээж ашиглалтын асуудлыг ашиглалтын хүн хариуцсан. Тэгээд угсралтын хүн очиод яг хариуцж болно. Гэхдээ нөгөө угсралтын инженер байлаа гэхэд тэр хүн чинь өөрөө карьераа угсралт гэдээ харцсан бол шал өөр юм бодцоо явж байгаа. Тэгэхээр бол улс орны туршлага дээр бол энэ инженерүүдийн холбоо одоо дахиад миний нөгөө зүтгэж байгаа инженерүүдийн холбоо маань одоо бас тэрэн дээр ажиллаж байгаа. Тэгэхээр ийм карьерийн салбарлалтыг одоо системжилж гаргаад тэгээд тодорхой одоо мөрчлөг бүр дээр нь одоо 3 жилээр тэр хүн карьераа ахиулахын тулд ямар ур чадруудыг нэмж суулгах юм бэ гэдэг нөгөө барилгын салбарны ажилтнуудыг давтан сурах мэргэжил дээшлүүлэх гэдэг нэг тийм албан ёсны мэргэжлийн зэрэг өгдөг сургалт байдгийн. Тэрэн дээр бас ашиглалтын инженер гэж зүйлд нэмэгдсэн санагдаж байна. Тэгэхээр тэрийг хүртэл одоо шинчлэх гээд явж байгаа. Тэгэхээр түрүүний хэлдгээр бид нар бол бас ингээд алдаанаасаа бас суралцаж чадж байгаа нь одоо яамаа да тийм тий. Нэг үе одоо л яг тийм одоо залуучууд ч гэсэн одоо ингээд ашиглалт дээр гэл тэгэхээр нэг юм тэтгэвртэй гарсан ч гэдэм үү настай хүмүүс ингээд бас ингээд орон тоон дээр хурж ирдэг байсныгаа бодвол одоо бол ингээд одоо манай компанид бол ихэнхдээ л залуу инженерүүд ажиллаж байна. Тэгээ одоо ингээд гадны төсөл манад бас байдаг. Тэнгүүд одоо хилтэй байна. Тэгээд ажлаа чөлөөтэй тайлбарлаад ойлголцоод багаа ч гэсэн ингээд аягүй гой хөгжүүлээд явах тийм боломжийг нь харж байгаа л да. Ер нь энэ барилгын салбар маань 2013 оноос хойш одоо ийш Шангрила энэ төр баригдаж эхлээл ингээд гоё болж штэ хот ингээд шин шилэн фасадтай барилгууд гарч ирээд те. Тэгэхээр тухайн үед бол одоо би баг ажиллаж эхэлж таарад тэгээд айгүй тийм бас гоё үед нь карьераа эхлүүлсэн. Тэрнээс өмнө бол одоо яг ашиглалт тэрнээс хойш ч гэсэн одоо саяхныг хүртэл ашиглалт гэхээр маш ховорд бас тооцогддог байсан. Одоо бол бас нөгөө нэг ийм одоо карьер хөөж болох юм байна. Энэ чиглэлээр ийм компани байдаг юм байна. Одоо танах жишээлбэл байгаа юм биш үү? Тэгэхээр компани байдаг юм байна гэдгийг хүмүүс мэдэх юм бол тэгээд
тэр одоо байгууллагын тэр компани тэр одоо карьерийн хүрч болох цалин одоо тийм нийгмийн хангамжийн тэр юм нөгөөддөг өрсөлдөхүйц бол хүмүүс ингээл ороод ирнэ ах л гэж бодож байна л та. Тэгэхээр бусад улсуудад бол одоо байдаг юм манайх ч одоо адилхан л барилга шүү дээ тийм байж л таараа билгүү дээ. Одоо манай компани одоо стратеги бол одоо ингээд цэвэр шууд орон сууцны зах зээл рүү тийм ингээд юм нийтийн орон сууцны барилга руу нөх орох тийм сонирхол бас байхгүй байгаа одоогоор юу гэх юм бол илүү нөгөө нэг юм офисын барилга тийм ингээд юм үйл ажиллагаа үйлчилгээ тал руу бид нар илүү түлхүү ажиллах одоогоор айлууд арай тохирч ийн л доо. Жишээ нь орон сууцны зах зээл рүү орохоор ингээд айгуу тийм төвшил ихтэй хуулийн зохицуулалт нөгөө төлбөрөө төлөхгүй байх тэр нөхцөлийг нь хааж өгөхгүй тийм ер нь дийлэнх Улаанбаатар хотын сөөхүүд бүгдээрээ мөнгөгүй хуримтлалын сан байхгүй дандаа мэрэгжлийн бус хүмүүс удирдаад явцсан өр ихтэй авлага ихтэй гэд ингээд тэр болгоныг засах нерв өөр айгу тийм хэцүү байд юм бэлээ. Яг ажиллаж үзээгүй биш бол үзсэн. Тийм тэгэхээр аль болох одоо тийм нэг офисын одоо юм төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхэд хүртэл юм асуудалгүй. Би одоо жишээ нь ингээд 70 гаруй хүний цалин тавьж штэ тий. Тэгэхээр нөгөө тэр урсгалт маань нөлөөлөхгүй байх талаас нь илүү анхаарч одоо шийдвэр гаргах ёстой болсон удирдаг ч үний. Урсгалтын эрсдэл багтай л. Тий, эрсдэл багтай. Тий. Тэгэхээр яг би нэг ийм асуу ил гэж бодлоо л та. Манай улс чинь ингээд юм хүүтэн хот тий. Ер нь бол барилгын салбарын хөгжил бас ингээд айгу түүхтэй. Тэгээ одоо энэ өвлийн цутгалт энэ төр гээл өвлийн ажлуудыг бид нэг ингээл юм цаг нартаа уралдаал ингээл явдаг штэ тий. Хүмүүс надаас их асуудаг байхгүй юу вэ гэхээр ийм шилэн фасадтай барилга одоо манай энэ хүүтэн хотод ер нь баг тохирч гин үү гэж асуугаад байдیں۔ Тэгэхээр яг би мэрэгжлийн үнэтэй уулзсныхаас нэг асууж үзмээр шийдэд бодлыг чинь сонсъё. Яг тэр шилэн фасадны одоо технологич өөрөө ингээд одоо өөрөө ингээд зэрэгцээл хөгжөөд явж байгаа. Одоо хэдэн жилийн өмнө байсан арай өөр болоод яг одоогийн байдлаар бас арай боловсронгуй болох жишээ нэ тэ. Ер нь чиг хандлага ямар байна гэхээр одоо хотын төвөөр баригдаж байгаа бүхэл офисын барилга шилэн фасадтай байх нь бол ойлгомжтой болсон. Төлөвлөлт бол тэгж хийгдэж байгаа тэ. Тэр захиалагч нар ч гэсэн ер нь тийм сонирхолтой байна. Тэгээ дотор нь ороод ингээд харах юм бол нөгөө ашиглалтын зардал гэдэг юм байгаа шүү дээ. Тэр за 100 бол хөргөх, өвөл бол одоо дулаацуулах тийм ажил байгаа. Тэгэхээр нөгөө ашиглалтын хувьд бол яг тэрийг одоо шийдэж чадсан системийг хоршуулж ингээд гоё суулгаж чадвал уул нь бол өнгө үзэмжний хувьд тэгээ барилга барихад ч гэсэн нэг угсралт нь хурдан болчихж байгаа. 30 давхар шилэн фасадыг очиод нэг баг нэг 10 доторх мэрэгжлийн угсрагч тий шилэн фасадны угсрагч нар ирээд угсарж явах жишээ нэ. Тэгээ яг энэ шилэн фасадны технологийн тал дээр манай Монголд саяхан бас би туршлагатай зөвлөхтэй ярьж илаа. Манай Монголд бол юм эксперт байдаг юм байна. Шилэн фасадны угсралтын технологи тооцоо гэдэг бүх одоо бүтээцэдлүүд бол урд хийгдэж байгаа. Тэгээд тэрнээсээ наашаа татагдж ирж байгаа. Тэгэхээр тэнд яаж ийнө гэхээр нөгөө тэр үйлдвэрийнх нь мэрэгжлийн бас бэлтгэгдсэн инженерүүд хурж ирээд ажилчтайгаа энд ингээ угсраад явж байгаа гэх жишээ нэ. Тэгэхээр шилэн фасад гэдэг бол нэлээд бас манай Монголдо инновац гэх юм аа. Тэгээд нөгөө инновац төрүүлж гараад стандарт хойноос нь явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо стандартаач баг одоо яг тэрнтэй төцөлж чадаагүй байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас яг одоо инженер байгаа боловч тэрэн дээр ингээд яг одоо ийм шүү гэдэг тийм дүгнэлт гаргахад хангалттай туршлага хөрөнгөлүүлээгүй л байна. Одоо яг миний нөгөө байгууламжийн менежментийн туршлагаар болохоор яг шилэн фасадтай барилгын нөгөө одоо орон сууцаар бол сөөхийн төлбөр нь өндөр гарна. Тийм офисоор бол менежментийн зардал дээр нь их нэмэгдэн. Тэр фасадыг чинь өнгө үзэмжтэй сайхан байлгах тулд угааж цэвэрлэн тий. Металл фасадыг бас угааж цэвэрлэн. Тэгээд тэр хэмжээгээр метр квадратын төлбөр айгүй өндөр гардаг. Одоогор бол бид нар дээр одоо тэр нэг фасадны сервисийн ажлыг бол нэг тийм хийгдсэн төслүүд одоогор байхгүй. Гэхдээ силиконыг нь шинчлэгч гэдэг юм уу тий. Тэгээд тэрийг ингээд маш зөв бас авч явахгүй болвол тий арчилгаа гэдэг ер нь барилга өөрөө тэр чигтэл арчилгаа тий. Тэгэхээр ингээд зөв арчилахгүй болвол нөгөө барилгынхаа үн цэнийг бид нөгөө урт хугацаанд хадгалж чадахгүй эрсдэл бас оруулж идэг тий. Тий. Тэгээ одоо сая өнгөрсөн 7 хоногт бас нэг лифт орон сууцны лифт унсан байна. 10-аад жил болж байгаа барилга байсан байна. Тэгэхдээ хүн дотор нь бол байсан хэсгийг бол үгүй эле тэр мэдээллийг сурвалж дээр бол тэгээд гих мэдчлээ одоо нөгөө одоо манай компани жишээ нь хүмүүс айгүйх хандж байгаа. Юу вэ гэхээр одоо оршин суугч нартай айлангуй ингээ хотхнууд ингээ хандаж эхэлж байгаа. Юу вэ гэхээр мэрэгжлийн хөрөнгийн менежментийн үйлчлэгийг ингээд
хүсэж байна гэд. Тэгээд одоо сөрчлөөд янгууд манай компани гарч ирдэг. Тэгээд бид нараас зөвлөгөө авах нь авдаг. За тэгээд бид нараас зөвлөгөө өгнө. Тэгээд давхар үйлчлэгийг маань аваач гэсэн санал ирнэ. Тэнгүүд бид нар тэр болгон бас авч чадахгүй байгаа л да. Яагаад вэ гэхээр тэр байшин нэгэнт 10 жил болцсон. Ямар ч арчилгаа турталгаа байхгүй. Одоо нөгөө би түрүүний хэлсэн. Тэгээ нэгэнт нөгөө мэрэгжлийн бус хүмүүс авч явсаар агаад дордуулаад тайцсан. Тэгэнгүүт нөгөө бид нар ороод нөгөө илбэтсэн юм шиг тийм сайхан болгож чадахгүй тий. Тэгэнгүүт тэрэнд чинь маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй болно. Нөгөө оршин суугч нар чинь тэрийг төлөх үү? Тэгээд өөрсдөө төлбөрөө төлөхгүй амьдарч байгаа хүмүүс тэнд дүүрэн байна гэд. Тэг гих мэдчлээ ингээд нэг юм яг нэг юм тойрогт орсон юм шиг тийм мэдрэмж аваад хэдий. Ер нь одоо би бас ингээд байрныхаа сөөхийг сая бодлоо л да. Тэгээд манай байрныхан бол бас тийм сэтгэл хангалуун биш сөөхийнхаа үйл ажиллагаа. Ер нь бол гайгүй тий бас тооцогдох орол хэрнээ тэрэн дотор нөгөө төлөвлөлт нь улан гоё бүх юм байгаа. Гэтэл тэр зам талбайн засвар хийх ядчил ногоон байгууламжаа айтайхан аваа явах гэдэг тал дээр ингээд хүмүүс нь бүгдээрээ сэтгэл дундуур байдаг. Тэгээд нөгөө нэг тэрнийгээ байнга илэрхийлдэг. Тэгээд одоо жишээлбэл тэр оршин суугчийн зүгээс танад ийм мэрэгжлийн компани оруулах гэвэл ер нь бол уухантаас ой тэгэж гээл тэгж хэлэхэр байгаа л да манай. Жишээлбэл манай хороолт дээр. Тэгээ яг хуу тэр нөгөө ашиглал засвар арчилгаа гэдэг дээр ер нь яг барьж байгаа хүмүүс одоо манай уламжлалт норм дүрм дээр ч гэдэг юм уу тийм соёл байгаагүй. Гэхдээ саяхнаас бас энэ олон улсын төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нэг олон улсын төслүүд ч анханасаа гэрээ хийгдэхтэй ашиглалтанд хүлээлт гэж өгөхдөө юу өгөх юм бэ гэдгийг заачдаг. Тэгээ тэрэн донд нөгөө ашиглалтын гарын авлага гэд байж идэг. Тэгэхээр ашиглалтын гарын авлагыг ингээ сайхан нөгөө угсарсан хүмүүс хийгээд өгөх юм байна л да. Яг хоо энийг бол би бас нөгөө айгүй хэрэгтэй юм байна гэдгийг яаж мэдсэн бэ гэхээр өмнө нь бас нэг одоо Монголд анх удаа хэрэгжиж исэн тийм сүлжээ дэлгүүрийн дотор интерьерийн ажилд бас инженерээр оролцож агаад тэрэн дээр бид нар ашиглалтын гарын авлага бас боловсруулж өгч ирсэн. Тэгээд тэрийг боловсруулж яхад бол энэ одоо металл бүтээц байлаа гэхэд тэр болтын хэдэн жил тутамд чангалж шалгаж үзэж явах хэрэгтэй гэдэг нь хүртэл байж байгаа. Аюулгүй ажиллагаа талтай. Тэгээд тэрнээс хоошоо тийм төсөл харахгүй байж байгаа. Ер нь олон улсын шин чанартай төсөл рүү орох үедээ л дахиад нэг хардаг. Тэгэхээр ингээд олон улсад бол тогтсон л юм байна л та. Тэгээд тэрэн дээр нь одоо сайхан ажиллаад тэгээд өгчгөр ашиглагч нь харин тэрийг цаашаа авч явдаг байгаа даа л гэж санаа зовж байгаа тийм. Тийм туршлага бол байд юм байна. Япончуудын одоо яг энэ барилга дотроо амьдрах дүрм журм нь бүр ийм зузаан ном байдаг. Тэрнтэйгээ тэр одоо иргэн бүр одоо танилцдаг хэсгийг сайн мэдэхгүй л те. Тэгээ тэрэн дотор нь хууль нь байгаа юм. Одоо бүр машина яаж парклах уу, нохогоо яаж салхилуулах уу, хогоо яаж хаях уу те. Одоо ер нь бол маш деталь ингээд бүх юмыг нь зааж өгсөн байт юм билэ. Тэг яг хөө тэгэд тэрийг ингээд яг монголчлаад тэг ингээд ажиллаж байгаа одоо бид нэр төсөл болгон дээр тэр дүрм журм гарын авлага хэлбэрээр бид нэр одоо журм гэж одоо хэлэхэр манайхан ч ингээд юм жоохон стресстэй хүлээж авдаг юм шиг дарамт болгож хүлээж авдаг. Тийм байх. Журм гэхэр нэг хэрэгждэггүй юм гэж шууд. Тэрийн цогор гэж хардсан юм шиг. Яг л одоо ажиллаа явж байгаа тулгарч байгаа асуудал шүү дээ тий. Нэгдүгürt оршин суугчид уншихын битэл мэрэгжлийн хүмүүс өнөөдөр стандарт норм дүрм уншаад яг тэрийг хэрэгжүүлээд ажиллах тал дээр бид нар асуудалтай байгаа. Тэгээд дахиад нөгөө нэг судалгаа хийж байгаа юм чинь ингээс цаашаа явахад бодохоор одоо Монголынхаа түүхийг харна шүү дээ тий. Монголчуудынхаа сэтгэл зүг ойлгохын тулд манайхаа чинь нөгөө аман ярианы соёл маш өндөр хөгжилтэй. Бусдаас тийм давуу талтай нүүдэлчин улс юм байна. Тэгэхээр цөөрөн улс бол нөгөө бичгийн ярианы соёл нь бас нэлээд хөгжсөн. Тэгэхээр бичгийн ярианы соёл нь хөгжсөн гэхэр чинь нэгдүгээр сайн бичиж чадна гэсэн үг тийм. Сайн бичнэ гэдэг чинь хүнд сонирхол төрүүлэх зүйл гол юм аа нуршихгүй бичээд үлдэнэ. Гэтэл бид нар чинь нөгөө суралцж нөгөө амын ярианы соёлоо бичгийн соёл руу одоо тийм давхар авч явахын тулд нэгдүгээр бичих тал дээр бас асуудалтай байд юм байна. Одоо манай салбарын норм дүрм гэхэд л жишээлбэл ингээл боловсруулсан юмыг харахаар ингээд баг мэрэгжлийн хүн уншаад одоо ойлголт толгойн ирэхээр шахуу тийм өгүүлбэр зүүн найруулгатай юмнууд мэрсээр ажиглагдчихж байгаа. Дахиад тэр оршин суугчч гэдэг юм уу тиймэрхүү юм үгүй гэж бодоход тэрийг одоо айгүй гой сайхан хэцэгцтэй тий одоо уншихад төвөггүй сонирхол төрүүлэхүйц байдлаар бичихгүй тий. Тэгэхгүй бол одоо бас л хэцүү юм байна гэж би ер нь бол
ботсон. Тэгэхээр нөгөө бичгийн соёл гэдэг гмийг байгууллагууд ялангуяа инженерингийн байгууллагууд сайн авч явах хэрэгтэй байд юм байна. Тэгээ зарим байгууллага бол нөгөө бичиг ерөнхий хяналтын ажилтан гэдэг позишн хүртэл гаргаж байгаа. Тэгээ тэрэн дээр авч явж байгаа тийм туршлага. Одоо ингээд олон улсын одоо сайхан стандартууд байна л да тий. Green Building, LEED стандарт гэдэг эхнээсээ манай улсад ч бас юм LEED-ийн сертификат энэ төр авсан барилга ингээ мэрсэр ингээ ганц хоёроо гарч эхэлж байгаа шүү дээ. Тий. Тэрэн шиг одоо ингээд яг сая би өнгөрсөн 7 хоног Шангрила дээр нэг арга хэмжээнд оролцлоо л доо. Тийм тэгээд энэ нөгөө нэг амны орон сууцуудыг одоо ингээд тийм эрчим хүчний хэмнэлттэй байх юм бол хөнгөлөлттэй зээлэнд хамруулах гэл те. Тийм ингээд гих мэтчлээ яг ингээ олон улсын одоо экспертүүдээс суралцаад олон улсын одоо хүмүүсийг авцраад те биднэрт ингээд туршлагаасаа хуваалцаач гэдэг ингэж байгаа нь өөр айгу тийм олзуурах штэ те ингээ авах штэ. Тэг бид нар яг энэ болгоныг хэрэгжүүлэхэд одоо хэр бэлэн байгаа бол гэдэг асуулт асуумаар байна. Бид нар гэж хоёлаа. Одоо бид нар гэдэг нь одоо манай улс тий яг хөө мэдээж нөгөө цаг хугацаа орно шүү дээ төвшөнд ярьчээ тий. Манай багийнхан чинь энэ тэндээс бүрдсэн хүмүүс байгаа. Ер нь бас салбараа гайгүй дундчлаа төлөөлчихнө баха. За улсын хэмжээнд бол тэр одоо манай зөвлөхүүд ярина бах. Тэгэхээр би яг хөө зүгээр ингээд өөрийнхөө ажиллаж исэн төслүүд нэг 20 гаруй төсөл дээр ажилласан байна. Тэгээд тэрэн дээр хараад үзэхэд бол нэгдүгürt нөгөө олон улсын гэхэрэл ер нь бол бас сайн биш юм байна. Тэрэн дотроо тодорхой бодлогууд явж идэм байна. Тодорхой тийм ялангуяа энэ сертификатжуулах гэдэг ирэхээрэл аливаа юм ноото олцдог шүү дээ тий. Бас тийм сертификатжуулж байгаа юмнуудыг сайн харах хэрэгтэй байна. Ямар тийм бодлоготой цаанаа холбогдож байгаа юм бэ гэдэг. Дээрээс нь одоо манайх ингээд түүхээ аваад үзвэл нүүдэл чинь тэгээд айгүй чөлөөтэй сэтгэлгээтэй амын ярианы соёл хөгжсөн гэж байгаа шүү дээ. Гэхдээ бас ингээд юмыг арга ивэн олоод явуулцдаг. Монголчлоод тийм. Тэгэхээр бид нар тэр олон улсын юмыг авах та түрүүний ярьдгаар ингээд монголчлох хөрвүүлэх судалгаа хийхгүй нөгөө ихэнх юмнууд дээр нэг харьцаагаар шууд авчдаг. Шууд copy paste гэсэн үг шүү дээ нэ. Тэр нэг харьцаагаар ингээд аваад стандарт норм дүрэн болгочоор хөрсөн дээрээ буухгүй. Яалтчгүй тэр чинь манай салбараас одоо баг нэг 60 төрүүлж яваа шүү дээ тий. Хөгжилтэй. Тэгэхээр одоо тэгээд тэрийг сайхан хөрвүүлээд тэгэл одоо бодит нөхцөл байдлаа ингээд мэдэх хэрэгтэй байна л та. Тэгээд за манай багийн тэр бодит нөхцөл байдал ямар вэ гэхээр нэгдүгээр тэр олон улсын зүгээр орчуулсан стандартыг уншаал шууд ойлголт хэрэгжүүлдэг гэвэл үгүй шүү дээ. Цаана байгаа тэр одоо түүхч гэдэг юм уу тэр үндэслэл холбогдох бичиг баримтуудыг хүсэн үсээгүү тэр хил дээр нь олж уншихаас өөр аргагүй болно. Тэгжиж тэр имийг яг одоо ингээд бүхэлдэн гоё ойлгоод хэрэгжүүлэх боломж нэгдэж байгаа. Гэтэл одоо манай орчуулгууд маш удаа хийгддэг, батлагдах гэж маш уддаг. Жишээлбэл манай салбарын норм дүрм боловсруулаад хүлээлгэж өгснөөс хойш 1 жилийн дараа тамга дарагдах гэж 1 жил хүлээж ийн. Тэгэхээр баг дараагийнх нь тэр стандарт нь тэр хооронд шинжлэгдээд тийм тэгээ ингээ гараад ирсэн. Тэгэхээр миний хувьд бол тэр монголжуулах судалгааг маш сайн хийх хэрэгтэй байна. Манай багийн чадамж бол одоо тий бас харьцангуй хэлтэй хүмүүс голчлон байгаа учраас тухайн хэл дээр нэмэлт материал үзчихдэг учраас ер нь хэрвээ манай баг дээр бол болно. Гэхдээ манай баг бол түрүүний ярьдгаар инженеринг менежмент учраас бас нэг өөрийн одоо карьер дээр маш их анхаарал тавьдаг хүмүүс байгаа. Тэгэхээр харьцангуул гэсэн үгтэй. Дунд чинь бол одоо тий ер нь хөвчлэн хэлний бэрхшээл хамгийн том асуудал болж байгаа. Танаа багийн гишүүд чинь хэдэн гишүүнтэй лээ? Танаа инженерийн клуб нь яг албан ёсны гишүүн одоо нэг 18 байгаа хаа. Тэгээд нөгөө нэмэлт зочид уулзалтан дээр хүлээж авдаг. Тэр нэг 20-30 орнд хэлбэлцээд. Тэг яг хоо би нөгөө хамтран үүсгэн байгуулад саяхнаас клубийнхаа тэргүүний ажлыг дараагийн хүнд өвлөлгөж өгсөн байгаа. Тийм тэгээд нөгөө илүү нөгөө салбарын хэмжээний зохицуулт хийх ажилд хүчин зүтгэх гэдэг тэгж гисэн байгаа тийм. Зөв. Ягаад нөгөө энэ клубыг нь илүү бас сонирхож байгаа вэ гэхээр ер нь бол ийм залуучууд бас ийм нэгдээд тий хөгжил ярьж байгааг одоо сонсоход бол миний хувьд бол айгүй тийм бахархууштай байгаа байхгүй. Тэгээ үнэхээр ингээд ийм хэлний асуудалтай одоо юу гэдэг тий залуучууд зөндөл байгаа штэ тий манай барилгын сургуулиуд одоо тий шүтээс одоо бүгдээрээ л ийм мэрэгжлийн хэлтэй төгсөж байгаа залуучууд бас байхгүй тий. Тэгэхээр тэр тал руугаа ингээд ийм хөгжүүлээд залуучуудаа илүү бас ингээ урайлаад тий ингээ мэдлэг мэдээлэлээр хангаж байгаа гэдэг нь өөрөө айгу тийм сайхан зүйл байна л да. За баярлалаа. Тий. Тэгэхээр энэ бол айгу сайн дахиад үргэлжлээд бүр ингээд олон болоод гишүүн болоод тий бид нар бас ингээд яаж хамтарч болох уу гэд өмнөөс бодчихлээсэн л да танай клубын талаар. Яагаад тэгэхээр
надад өөрөө хэрэгцээ байгаад байдаг. Биднэрт өөрсдөө хэрэгцээ байгаад байдаг. Тийм. Тэгэхээр тэр талаас нь илүү хөгжилд нь одоо ингээд юм одоо бид нар л одоо залуу хүн гэж хэлчихээ л та би одоо өөрийгөө. Бид нар л одоо хөгжүүлнэ штэ гэж би хардаг байхгүй. Тэгээ бид нар л дуурахгүй бол болохгүй. Тэгээ бид нар л одоо ингээд юм ирээдүйн одоо энэ Улаанбаатар хотод амьдрах гэж байгаа энэ залуучуудыг энэ хотоо ингээд аврах одоо юу гэдэг ингээд бүр том ярих юм бол тэгээ энэ хэмжээнд нь бид нар бодож сэдэхгүй болвол одоо ер нь бол цаг айгуу тийм хэцүү болсон юм шиг тийм санагдаад байдаг байхгүй тий. Тийм. Тэгээ яг хөө энэ дэр би нэг юу яасан юм аа. Тэгээ 19 онд нэг юу лөө мэрэгжлийн экспедиц хийгээд тэгээ тэр экспедиц маань Солонгос улсын Инчи хотод тэр чин далаа дээр ингээд хот барьж штэ тий. Инчи өргөтгöd далаа байсан юуг нь одоо чоргоор булаад дээрээс нь хот бариад тэгээ тухайн үеийн одоо айгуу дэвшилттэй. За тэгээ метро тэр хог хаягдлыг боловсруулах систем гих зэрэг юмнуудыг хараад нөгөө өөрийнхөө одоо мэрэгжлийн оролцоог энэнд одоо маш хүчтэй байх хэрэгтэй байна гэдгийг л томьёолж авч байгаа юм л та. Тэгээд одоо жишээлбэл тэр Солонгост бид нэр барилгын компаниудаар яваад ингээд уулзахаар ахмад настай тим инженерүүдээ маш сайн хүндэлдэг юм байна. Ягаад гэвэл тэр инженерүүд чинь нөгөө ер нь миний бодлоор бол маш хэцүү цаг үед хичээж ажилласан. Одоо тий ачааг нуруунд дээр үүрсэн тийм ахмад 60 70 настай инженерүүд өнөөдрийн тэр одоо улсын хөгжил дэвшлийг тухайн үед авчир. Тэгээд одоо би одоо жишээлбэл өөр дөр бодож байгаа хгүй залуу хүний хувьд. Тэгэхээр би одоо нэг 60 70 настайдаа энэ хэмжээнд салбартаа ингээд ядаж нэг хийсэн юм та хэлэх хөхтэй байж чадах уу гэхээр одоо зүгээр нэг уртх ажиллаа хийгээд явбал одоо чадахгүй шүү дээ ойлгомжтой тийм. Тэгэхээр ер нь инженеруудын нөгөө ажил бол маш их байдаг. Өөрөө ажлын стресс маш их. Дээрэс нь үнэхээр хариуцлагатай. Энэ нөгөө одоо барилгын багны арматурчл гэдэг юм уу, дамнрууны арматурчл буруу хэлээ гэхэд тэр нь хизээ нэгэн цагтаа газар хөдлөлтийн ажилтнанд орвол хүний амьнастай шууд холбогдож байгаа. Тийм учраас манай инженерүүд ер нь ихэнх нь тэрийг маш сайн ухамсарладаг учраас тэр техникийн хяналт шалгалт те ажил дээр маш их ач холбогдол гэж ажилдаг. Тэгвэл тэрнийхээ араас бас гарч чаддаг хүн, чаддаггүй хүн гэж байт юм шиг үлээ. Ажлынхаа араас гараад нэг арай нэг салбарын одоо энийг бол нөгөө professional activities гэж байгаа. Одоо мэрэгжлийн тийм нэмэлт юмнуудад оролцох тал дээр бол анхаарлаа төвлөрүүлдэг, эрч хүчээ бас өөрийгөө шавхаж зарцуулдаг тийм инженерүүд, залуучууд, ялангуяа залуу инженерүүд бол маш ховор. Тэгээд би бас нөгөө Монгол зөвлөхүүд туршлагатай инженерүүдээс их юм сурж байгаа сүүлийн үед. Тэгэхээр тэр хэд маань бас нэлээд бас хэцүү нөхцөл байдалд энэ хот байгуулалтыг хийгээд ингээд авчирсан юм байлээ. Ер нь тухайн үед нөгөө нэг одоо хүн үг хэлж болдгоо тийм үед энэ төлөвлөлтүүд хийгдээд тэр соёл нь явсараа саяхан л дуусч байгаа юм лээ. Тэгээ хүн үг хэлж болохгүй хавчиж боодог. Тэгэхээр одоо бол цаг өөр болцсон. Ингээд шинэ үе гараад ирсэн учраас манай инженерүүд ингээд бас тэр нэг одоо тий ингээд одоо харахаар ингээд гадны орн руу ингээд дайжаад цутаагаад очингуудаа тэгээд одоо тий тэнд яг ингээд өөр их орн шиг биш үстэй. Дээрээс нь ингээд улс их орныхоо хөгжилд ингээд айгуу гоё одоо түүхэнд нь өөрийнхөө нэрийг үлдэх боломжоо алдаад хамаг тийм ур чадвартай хүмүүс нь гадагшаа явж байгаа айгуу надад харамсалтай санагдаад идэв. Тэгээд яг хоо энийг ингээд одоо өөрчил юуч гэдэг юм уу те энэ харах өнцгийг яагаад бид нар энэ боломж гэж харж болохгүй юм бэ? Ийм орлон асуудал бол одоо биднэрт одоо те 60 70 настайдаа маш сайхан ингээд хотыг за бид нар бол ингээд яг амжихгүй хаа. Манай хүүхдүүд ч те ач зээнэр ингээд тийм хотод амьдрах ёстой. Ингээд ийм хавчигдсан агарын бохирдолтой ийм орчинд дахиж одоо манай Монголын хойч үе байхгүй байгаасаа яаж л одоо миний хүүхдүүд биш үү те гэж л үзэл одоо ингээд бодох юм бол одоо хүн болгон л оролцмоор санагдана илүү те. Одоо би бас тэгээд ер нь таарлцсан инженер болгондоо шахуу ингээд яг энэ талаар ярихыг хичээдэг ингээд оролцооч одоо 60 70 настай чинь чамаас ингээд ам асуу шүү. Чи тэгээ би амжаагүй маа гэдэг толгоо маажаа зогсож байв. Тэгж боддتي. Барилга байгууламж гэдэг чинь өөрөө өв штэ тий өв соёл. Тийм ер нь бол бид нар чинь нэг байшин нэг богино хугацаанд барьчаал за дараачихаа байшин барья гэж барьдаггүй тий бид нар одоо байхгүй болсон ч гэсэн үр хөвгт маань ч байж л байна.
Тэгээ одоо тэр манай одоо настай одоо яг энэ анхны хотыг бий болгож байсан хүмүүс бол айгүй мундаг. Манай өвөө хүртэл одоо энэ засгийн газрын ордныг барилдсан хүмүүсийнх нь нэг байгаа байхгүй. Тийм тэгээд нэг цаанаасаа нэг юм нэг цусанд маань байдığım шиг байгаа нэг юм хийхгүй л болдоггүй гэдэг шиг тий. Тэгэхээр ийм мундаг залуучууд бол дүүрэн л байгаа хаа. Одоо ингээд яг энэ ажлынхаа салбартаа ингээд явж байхад бол дандаа л одоо хөгжүүлчихье. Тэ их орн маань штэ одоо бид нар л хийн штэ гэсэн залуучууд бол дүүрэн байгаад байдаг тий. Тийм тэгээд яг хөө мэдээж явах нь бол тэр хүмүүсийн сонголт байж болно. Гэхдээ одоо яг хөө буцаад ирдэг байгаасай тий. Буцаад ингээд туршлага хуримтлуулаад ингээд хөгжил аваад ирээсэ тэг үртлөөд ирээсэ гэл бодох юм да. Гэтэ ер нь бол яг би бол тэгж боддtiin манай улс орн бол ер нь их хурдтай магадгүй аюу тийм гоё засарх бах тий. Яг л ийм хөгжингүү улс орнуудын л одоо жишгээр л бид нар явж байгаа юм билээ. Магадгүй бид нар үнэхээр доройтуулчихгүй болвол яг энэ бол хөгжлийн бид нар зааг дээрээ л ирсэн байгаа бах тий. Тий. Одоо ингээд нэг хот сэдв байна л та тий. Юу вэ гэхээр нөгөө эрчим хүчний үн тий. Эрчим хүчний үн нэмэгдэн. Тий. Яг хөө зүгээр саналын чинь яг тэ мэрэгжлийн үн гэдэг талаас нь одоо бүх юмны үн нэмэгдэн тий ойлгомжтой. Одоо би бас ингээд санаа зовж байгаа байхгүй одоо яана бид нар одоо нөгөө 50,000 төгрөгийн 30,000 төгрөгийн 20,000 төгрөгийн сөөхийн төлбөрийг төлөхгүй байгаа хүмүүс одоо энэ ингээд автоматар нэмэгдэхээр одоо ямар хэмжээний даац ирэх болтоо гэл ингээд яг энэ барилгын салбарт ер нь бол их том нөлөө үзүүлнэ тий. Тийм шүү дээ. Барилгын салбарт ер нь нөлөө үзүүлээд эхэлсэн байх. Өчигдөрхөн би бас юм авахад юм маань нэмэгдсэн байна. Татмал үнээр авдаг юм маань тий. Тэгээд ийм шууд нөлөө гарч ийн. Одоо side effect. Одоо сөрөг урвал гэдэг лөө тий. Тийм юм гарч ийна. Тэгээд яг манай барилгын салбарт гэвэл одоо дэлхийд дахин ч ингээд одоо эрчим хүчний бага зарцуулах, одоо хорт баг гаргах тийм барилга өгсрэлтийн технологиудыг энэ өндөр хөгжилтэй орнууд ярьж ин л та тийм нэг хөл цагаагаар өөрчлөлттэй холбоотойгоор тэгээд энэ үед их бүхэл улс орнд төр эрчим хүч нь үнэтэй болж байгаа юм билээ. Ягаад гэвэл нөө цөмийн цахилгаан станцуудаа унтраагаад тэгээд нөгөө сая дайнтай холбоотойгоор ингээд ер нь бүгдээрээ л хэцүү байгаа юм шиг байна лээ. Миний мэдж байгаагаар. За манай салбарт тэр хэрхэн нөлөөлөхийг бол одоо яг үнийг хэлэхэд надад ямар ч судалгаа хаалгаа. Тэгэхээр ер нь хэцүү л байна гэж бодож байна тий. Хэцүү байгаа л эхэлчлээ дээ гэдэг. Тий. За цаг маань ерөөхдөө ингээд дуусч байна. Тэгээд өөр нэмэлтээр би ямар нэг юм орхигдуулсан байвал хэлэх зүйл байна уу? Юм орхигдуулаагүй. Ямар ч сан тийм одоо ингээ хойч үедээ санаа зовж байгаа тийм хүн байгаад тий ингээд бодиттой нийгмийг хамарсан одоо боловсролын шин чанартай масс биш тий хэсэг бүлэг хүмүүс зориулсан тийм контентыг зөрөгтэй эхлүүлсэнд ингээ баяр хүргье. Хүргээ дуусгая яг. За. Тий. За тэгээд бас миний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай.